5 жилийн турш 5 дэлхийн аврах 5 удаа хүн болгон дээр нүрээ ингэж уулзуулан байна. Түүхий давдаг манайх хот бараадаад Улаанбаатар хот бараадаад одоо яг намрын нойтон цасны үед том тэрэгэн дээр чичрээд тэгээд 61 гарам одоо яг хот руу бараадаа тэрийгээ тушаагаад 60,000 төгрөг ээж ингээ хатгцсан. Надад 30,000 нөгөө минийхөө төрүүлэхгүй байсан чи яах вэ? Гэхдээ зорилгодоо хүрээрээ гээд өөлөө сууж яхаа. Одоо 10 хэдэн жилийн өмнөх юм би одоо мартдаггүй шүү дээ. Миний одоо хийж байгаа ондоо энэ эцсийн үзнэ гэдэг байгаа энэ зорилго тавьсан спортод ерөөсөө амар том золиос байгаа учраас ерөнхийдөө одоо зогсохгүй байхаа. Намайг Экчгийн өнөхөө гэдэг алим планы тамирчин. За Монголын хүн тэнгийн цөөхөн хэдэн тамирчдын нэг нь байна. Би Сэлэн аймгийн Баянгол суманд өссөн. Шүмбэр аваргыг Олимпийн аварга жудоо бүхний төрлөөр Олимпийн аварга болоход аав маань за өмнө одоо Олимпийн аварга болно гэх. Ямар ч мэдлэггүйгээр намайг одоо хөөж гаргаад намайг 8 жил дашуурдаж хөөсөн байт. Миний хүүхэд нас 2008 оноос хойш ирнэ. Хүүхэд нас гэж байхгүй. Дашуурын нас гэж байлаа. За ерөнхийдөө хүүхэд тухта өөр амар спортод дуртай байгаагүй. Аав маань намайг их шахдаг байсан. Чи одоо хичээл номоо хийж чадахгүй. Спортын хүн бол амар их шахдаг байсан. Би одоо амарч дүүсэн баруун хараагаа тойрж гүдгээ амар сандгийн. Манай аав намайг бодоод чи энийг яагаад хийсэнгүү вэ гэж. Энэ жоохон хүүхэд болохоор чинь гиндээд бэлтгэл хийгээгүй үедээ зүрхнийх нь логшлон ингээд айгаад дуг гэдэг амар зөвхөл байсан юм шиг. Тэнгүү та бэлтгэл хийгээгүй надад бэлтгэлээ гэж шахуулдаг байсан. Таны 3-4 жил ер нь нэлийн шахуулсан. Манай баруун хараагийнхан зэрэгтэй их мэддэг болсон. Их жахаа та хүүхдээ битгий загнаад одоод байгаа ч гэдэг. 2014 оноос хойш 20 он хүртэл улсын аваргаас мултарч үзээгүй. Одоо өсвөр залуучууд тэгээд насан туршид тэгээд улсын аваргата төрүүлсэн байдаг. За тэгээд 19 онд мэрэгжлийн жудоочин болох уу үгүй юу гэдэг маань явагдаж байгаа. Тэгээд ар гэрийн асуудлаас болоод ерөнхийдөө хоцрогдол хэлсэн. За санхүүгийн хувьд бол манай гэр бүлийн хувьд ерөнхийдөө жоох хэцүү байсан. Яагаад хэцүү гэсэн бэ? Аав ээж нь тодорхой ихсэн ажилгүй байсан. Бүх бизнесээ ерөнхийдөө өөрөөсөө одоо хөдөлмөр хоёр гараараа л юм зүтгэдэг байсан юм. Тэгээд 2013 онд 14 онд одоо улсын аваргата төрүүлсэн хүүхдүүд Азийн аварга, дэлхийн аваргад явуулна гэж ерөөсөө орон нутгийн хүүхдүүд чи хоёрхан том хэмжээнд ордог. Одоо 2014 оны Америкийн виз тийм ээ Америк явна гэдэг зардал 10% зэвдэрх шүү дээ. Тэгэхэд л тэрийг амар босгодог байсан. Яагаад ч босгодог байсан. Тэгээд нутгийн маань ах нар нийлж байгаа л босгол өгдөг байсан. Намайг ямар ч байсан ийштэй шинэ хүмүүсээс нэг тэгж гуйлгаж байгаагүй. Тэгээд хэд нутгийнхаа ах эгчнэрхэн боёнд аав ээжтэйгээ нийлж байгаа л босгочдөг байсан. Тэгээд одоо бол харьцангуй гайгүй шүү дээ. Юм нээлттэй болсон. Одоо хамтын их булаг гэдэг компани байна. За бас Vintage гэдэг компаниуд маань ерөөхдөө намайг ивент итгээд тэмцээн оролдоон юмуд дээр маш их хэрэг болж тус тэмцэнд бас баярлалаа гэж хэлье. Би ч өөрөө зөнгөр төрлийн хүн л дээ. Тэгээ зөнгөр учраас өөрийнхөө хобби руугаа шингээд тэгээ одоо төр тогтхын отхон зай гэдэг хүм манай анхны тулааны спорт гэж иймэрхүү юм байдаг шүү. Зүгт багтаал харж байлаа. Ийм том биетэй хүн бид ийм жижиг хүн гэж зодож болох юм уу гэдэг. Тэгээ ихэд нэг 2020 оноос хойш одоо хийж үзээд ийм байдаг юм байна. Тэгээ нөгөө юм руу өршсөн их авиаслаг гэх юм уу. Би одоо хүүхд тох янз юм оролдог ус сагсан бөмбөг. Би одоо баруун буугаа гэмтээчих юм бол зүүнээр нь сагс тоглоод идэх юм гэдэг ийм юм таймд өсөлттэй байсан. Тэгээ нэг тийм учраас яг нөгөө тулааны спорт гэдэг маань яг үндсэн техник те одоо бүх юмыг сураад ингэдэг бол тулааны яг тулаан болж байгаа энэ одоо октагон дотроо бүх юм шийдвэрийг өөрөө гаргадаг учраас тэр шийдвэрүүд маань одоо их задгаа учраас харьцангуй хурдан сураад байгаа гэсэн энэ спортоор явах. Тэгээд 20 оноос хойш ерөнхийдөө жудо гэдэг спорт ер нь үндэсний бүх гэдэг спортоос жоохон хөндөрөөд тулааны спорт руу ороод тулааны спорт руу нэг орохын тулд 3 жил ерөнхийдөө огт хэмжээнд ороогүй бэлтгэл сургалт хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг одоо яг актив 2024 оноос хойш тулаанууд хийгээд эхэлж байна. Тэгээд одоо анхныхаа тулааныг 2026 оны 4-р сарын 11-нд Black Combat гэдэг Солонгосын томоохон холбоонд хийхээр төлөвлөд байна. Үнэ юу ч юм а тий. Хожин тэгснэ хоол авчирч өгөө. Наадсан буудаж өөрөө. Байхгүй шүү дээ. Та юу хэлээд байгаа? Хайч он. Номер хаа. Чигээс. Арайч нэр хүнтэй буудан дээр сольчихгүй зүгээр. За яг тэр бит бол ерөнхийдөө
Монгол тулаанчид маань өөд их даруухан хүмүүс шүү дээ. Яагаад даруухан юм бэ? Одоо үгдгийг тулаанч гэхээр нэг тодорхой хэмжээгээр нэг характертай яагаад байгаа юм гэдэг юм. Манайхны хувьд одоо яг манай багийн хувьд бол тийм характертай байхгүй. Бол маш гайхалтай. Хизээч тийм биш содон мод ажил лээ. Хизээч нөхөн хаа чи одоо юу гэдгийг биш тийм байхгүй дараахан хүмүүс. Бүтээрийн бие бол яг тухайн үед л одоо яг нэг өрсөлдөх чадвараараа л ерөнхийдөө энэ нэгнийхэн дээр гарахыг хүсчихсэн учраас нэг тиймэрхүү акшн гаргасан. Тэгээ одоо манай багийн коллектив уур амьсгал бол ер нь бол бусад орнуудад байхгүй би анзаарсан хамгийн коллективтай Монгол баг тавьчихсан. Бид нар цог хүлээ шүү дээ. Хүлээлтээс доогуур хүмүүс санагдаад байгаа надад л X Factor-аар хятад гараад ирсэн гинт. За гинт хятадтай үзэн шүү. Одоо яг бэлтгэн цацагдаагүй байна. Бид нар хятадтай face to face хэрэлцсэн. Тэгээд хил амаараа барахгүй байлээ. Яг хоо ерөнхийдөө нэг би хаагийн барьж үзээ. Бидний хооронд нэг жижигхэн мини гейм хийлгээд барьж үзсэн. Тэгээд бид нар дэндүү амархан санагдсан. Гэхдээ тулаанч нөгөө жижигхэн гэсэн аадлахаа авийн хөвчтэй гэдэг шиг яг түүндээ зориулаад бэлтгэн сургуультаа чамбар болж хийж байна. За энэ би нэг иймэрхүү хүн байгаа юм байна да. За нэг ийм юм дээр ажиллах юм байна да гэдэг одоо амар төвшин багштайгаа түрүү тогтстойгаа ингээд дотор ажиллаж байна. Одоо тулаан маань 20 хоног хугацаа байна. Энэ жил гээд холбоо нас Монголд томоохон холбоод шүү дээ. Ерөнхийдөө миний одоо над нэг томоохон 4-5 зорилго байна. Одоо хоёрыг нь бол хэлчихье тэгээд. Нэг нь бол мэдээч Монголдо MJL-ийн хүнжингийн арга гэдэг цолыг авах. Мөрөддөг. Тэгээд би ер нь л удахгүй тоглоё гэдээ хаалга тогшоод уннаа гэдгийг бас хэлмээр байна. За хоёрдугаарх нь би одоо байлдын сам гэдэг спорт хичээлүүд бас 4-5 жил болсон байна. Түүнийхээ ноён өргөл болсон. Дэлхийн цомог гэж болдгийг. Тэрэнд нь тэгээд үндсэн дэлхийн аргатай хүнжин гэдэг статус төр авраг болохыг хүсдэг. Тэгээд тэр хоёрын төлөө бас буцахгүйгээр бэлтгэл хийж байна. Одоо хүртэл одоо юу гэдгийг 7 хоногтой заавал нэг 5 удаа хийгээд тийм зорилготой байна. Би чинь хүнд жиндээ их жижигддэг хүн ихтэй тий. Бүх мөр хоёр жижигдүү гэдэг шиг тэгэл зоргоороо шүү дээ. Одоо чинь намайг хүмүүс харцаад чи ахын доо нэг 93 тал яг гоё таарна. Одоо чиний дэлхийд одоо яг чиний өндөртөө одоо 85-ын хүнч байдаг юм тийм байна. Хасаач яг. Тэг би хасаад бол ямар тамир байдгүй ч. Байгаадаа 120 байна уу 130 байна уу зогсоод үзсэн надад хамаагүй даваа тал. Жижигхэн байсан ч хамаагүй, том байсан ч хамаагүй үзье гэдэг. Монгол улсаа төлөөлөд явж байгаа учраас бидэнд маш том үүрэг хариуцлага. Монголын хөлбөмбөг талааны төвшин хаана явж байна гэдгийг бас биднээр дүгнэх учраас бид ерөнхийдөө байж болох өөрсдийнхөө потенциалаар төрүүлнэ гэж орно шүү дээ тэмцээнд хүмүүс юм чинь. Бид цөөхөн монголчууд тэгээд Монгол улсынхаа нэр хүндийг дээш нь авч явахын тулд хичээж байгаа шүү.